өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм бүгд шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Мөнхийн нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар үзэгч найзууд та бүхэнтэйгээ уулзж байгаа да. Баяртай. Найзуудаа надад та нараас асуух нэг асуулт байна. Та нар харанхуй дуртай юу? Аль эсвэл гэрэл дуртай юу? Миний хувьд гэрэл би гэрэлд байх маш их дуртай. Яагаад гэвэл гэрэлд байхаар би баяр хөөртэй, аз жаргалтай, айхайцгүй, үнэхээр амартай байдаг. Тийм болохоор өнөөдөр бас мөнхийн нэвтрүүлэгтээ гэрэл нэмж би лаа асаасан. Маш гоё харагдаж байгааз. Сайн уу нэстэгөө? Сайн уу? Нэвтрүүлэг эхэлсэн юм уу шүдэрхээ? Ха, бид өнөөсөө эхлэвчтэй. Сайн найзхан уу найзуудаа? Хятадхан нэвтрүүлэг эхэлж байна. Хөө нэстэгөө. Чи наамд юу хийснийг хараач. Юу вэ? Гоё газтэй. Хөх, шүдэрхээ. Чи энэ уудсан цайгаа дээр нь яаж гал асаасан юм? Нэстэгөө, энэ чи уужсэн цай биш ээ. Лаа байхгүй да. Лаа. Тий. Үдэрлаа гэж юу? Тий. Тийм үү? Хүүх. Яг би ихлэ тэгж бодсоохгүй. Тамаагүй штэ. Яг энэ чи ийм алюминий ч юм уу зүржээ. Ундаа хийж агаад ямар нэг юм хийгээд хатаадаг юм хийж агаад хатаагаад тэгээд дээр нь галасаач гэж бодсон. Гүй ийм гоё өнгөтэй лаанууд том ах ихтэй хийдэг болсон байхгүй юу? 3 өнгийн юм биш. Шүдэрхий ямар гоё харагдаж байна. Харин тэ гоё байгааз. Нэстэггүй бас энэ бүр гоё хардаа. Юу вэ? Агарын бөмбөлөг энэ болохоор дэнлөө. Агарын бөмбөлөг үү? Тий. Энд чинь ингээд нэстэггүй лаага идэг байхгүй юу? Ингээд хийдэг. Хийгээд тэг ингээд хөөрөгдөг байхгүй юу? Та тавьдаа нисийг нь харъя хоёлаа. Нэстэггүй нь болохгүй штэ. Өө тийм үү. Би гоё нисэж байгаа юм хармаар штэ. Чи тэгвэл шүү дээ. Хоёлаа нэг гоё доллараар гадаа гаргаад хийсэх юм бол энэ лаг хийсэх баха. Тийм үү? Тий. Гоё яагаад? Гоё юм байна. Гэтэ шүдэрхий юм хүн юм байж болохгүй баха. Тий, хөнгөн лаа гаргахдаггүй. Энэ болохоор шилаа яртаа болохоор хүнд лаа гаргаад байгаа. Энэ нэр үнэхээр агарын бөмбөлтэй адилхан харагдаж байна тийм ээ найзуудаа. Тийм ээ шүдэрхий. Тий, агарын бөмбөл гэдэг тэмдэг байхгүй юу? Хөө нэстэггүй. Би яагаад лаа сасныг чи мэдэж байна? Яагаад лаа асуусныг аа? Эдгээр гоё харагдаж байгаа болохоор. Байж чадхал юм. Гэхдээ яг миний чамаас чамд хэлчихсэн хариулт биш ээ. Биш ээ наа. За лаа чинь яадаг үлээ? Яадаг үлээ найзуудаа? Лаа. Бас гал хардаг. Чин долоо ялгардаг гэсэн. Чи даарсан юм уу? Гүй би даарахгүй мөнхийн отгон чинь дандаа гой долоохон байдаг штэ. Тийм л дээ. Өөр чин за яадаг үлээ? Лаанаас чинь лээ. ер нь лааг яах гэж ишгэлдэг вэ? Тэр чи хэдий үед ишиг ихэнхдээ тог тасарсан үед авч хэрэгэлдэг. Тэр чин тог тасрахлаар юу байхгүй болдог лээ? Гэрэл байхгүй болд юм байна. Тий. Шүдэрхий тог тасрах гэж байгаа юм уу одоо? Үгүй ээ. Харанхуй төөцөлтэй тавлыг гоё. Гоё гэрэл тог тасрахгүй. Тийм үү? Зүгээр л би өнөөдөр мөнхийн отгон маань гэрэлтэй ч гэсэн дахиад мөнхийн отгондоо гэрэл нэмгээд тэгээд даасаасан байхгүй юу? Гэрэл байгаа. Тэр гэрэл нэмэх гээд гисэн юм байна. Би удахгүй гэрэл алгуулах гэж байгаа учраас чамаа гэрэл бэлтэж байгаа юм баг гэж бодсон байхгүй юу? Үгүй нэстэггүй. Би дандаа үзэж найзуудаа харанхуйч гэрэл дээрээ гэж хэлдэг штэ. Тэг яг тэрнтэйгээ адилхан өнөөдөр бас лаа асаагаад найзуудаа яаж харанхуйч гэрэлдэг талаар зааж өгч байгаа байхгүй юу? Би лаанд их дуртай.
Яагаад гэвэл өөрөө ийм жижигхэн мөртлөө харанхуй гэрэлтүүлээд эргэн тойронд байгаа зүйлсийг минь сайн хараад бас олж чадахгүй байгаа зүйлийг олоход тусалдаг. Эргэн тойрныг мага гэрлэж өгдөг учраас би лаантартай. Тийм болохоор энэ лабаас их жижигхэн хэрнээ маш олон зүйлийг өөрөөсөө ялгаруулж бүх зүйлээ хүмүүс бидний төлөө өгдөг. Тийм болохоор би лаа шиг гэрлэхийг хүсдэг байхгүй юу? Тийм шүү нэрээ. Лаа нэр үнэхээр гоё юм аа шүү дэрхээ. Найзууд маань бас яг чамтай адилхан лаа авахыг хүсэж байгаа хаа. Харин тэгэхээр би чамдаас нэг дуу болж үзүүлээ заяа. Дуу? Ямар дуу? Би бол жижигхэн лаа. Тэгээ би энэ дэлхийг өөрийнхөө гэрлээрээ гэрлэж чадна гэдэг утгатай доо. Тийм үү? Чи жижигхэн метал нэрээ би бол жижигхэн лаа гэж дуулж байгаа юм уу? Хүүхдүүд бид нар чинь угаасаа жижигхэн арай том болж амжаагүй болохоор тэгж хэлж байгаа байхгүй да. Тийм үү. Тийм. Тэгвэл би жижигхэн ч гэсэн чамаас л арай том лаа юм байна. Тийм болохоор чи том лаа гэж дуулах юм уу? Би юу? Тийхгүй. Яг жижигхэн гэж дуулнаа. За тэгвэл би шантаагаад үзүүлээ заяа. Найзуудаа та нар ч гэсэн сонсоорой. Хэрвээ мэддэг бол намайг дагаж дуулж чадна шүү. Ингээд дуугаад дуулъя. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Гэрэл дээрээ, гэрэл дээрээ, гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Гэрэл дээрээ, гэрэл дээрээ, гэрэл дээрээ. Ийм хөдөлгөөтэй юм уу те? Хөдөлгөөтэй. Яасан хөөх юм бэ? Би Лээд өөрлөгөө заа. Тийм үү. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Гэрэл дээрээ, гэрэл дээрээ, гэрэл дээрээ. Би сурчлаа. Гайна. Хатаа дэгсдэг. Хатаа дүүл гитартаа дуулъя. За тэгээ. Найдаа та нараас агаа тэгээ дагаад болоорой. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Гэрэл дээрээ, гэрэл дээрээ, гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Гэрэл дээрээ, гэрэл дээрээ, гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Гэрэл дээрээ, гэрэл дээрээ, гэрэл дээрээ. Жижигхэн лаа гэрэл дээрээ. Би жижигхэн лаа гэрэл дээрээ. Гэрэл дээрээ, гэрэл дээрээ, гэрэл дээрээ. Найзадаа лаа хүмүүс хасаагаад хизээж газар доор тавьдаггүй, орон доогоор тавьдаггүй тийм ээ. Бас дээр нь сав нөмөрч тавьдаггүй. Харин хүн орж ирсэн хүн болгонд гэрэл үзүүлэхийн тулд дандаа дээр газар тавьдаг. Тэгээд лаа орчноо гэрэлдүүлж гэрэл гэгээтэй болгодог. Яг үнтэй адилхан хүүхдүүдээ та нарыг ч гэсэн лаатай адилхан гэрэл дээрээ гэж нисдэггүй. Бас би бит хоёр урайлж байна. Саний дуу яг тийм утгатай юм тийм ээ шүү дээ. Найзуудаа яг лаан дээр гэрэл штэ. Юусоо хаан чамаагүй тус бишээ. Жижигхэн мөртлөө Амиг гэрэлтүүлдэг. Тийм ээ. Өрөө баг тэр жигтэн гэрэлтүүлдэг шүү дээ. Энтэйг адилхан та нар ангидаа, гэр бүлтэй эсвэл хаа байгаа газараа яг тэр газараа тэр жигтэн гэрэлтүүлдэг сайн өгтөд байгаарэ. Харин яаж гэрэлдэг вэ гэж та нар бодож байна. Тэгвэл би хэлж чигээ яаж гэрэлдэг гэх юм бол чи баяр хөдөөсгөлээр бусдад тусалж гэрэлдэж олно. Бас онц орж гэрэлдэж олно. Сайн үсгээ гэрэлдэж олно. Дуулууртай зангаараа бас гэрэлдэж олно. Ер нь чи өөртөө байгаа сайн сайхан бүх зүйлээрээ гэрэлдэж олно. Тийм болохоор өөртөө байгаа бүх зүйлээ гэрэлдүүлэхийн тулд чи жижигхэн таага томоос том гэрэлдүүлсэн сайн лаваараа гэж ерөөж байна. Нэр шүтгий. Өмнө лаа гэж яснаас гадна бид гэрэл гэдэг зүйл байдаг шүү дээ. Захилгаан залгаад ашигладаг. Тэр гэрэл хэрвээ байхгүйсэн бол ямар ах байсан бэ? Тэр гэрэл байхгүйсэн болоо. Харанхуй байсан гасан. Шүтрхээ би бол хав харанхуй хөдөлтөж дуртай байхгүй юу? Гэхдээ харанхуй нэг л юу тийм ээ? Аюул дайш дээр нисдэггүй хөөцөл тоглож байгаа чи унчран бол яа? Тэгвэл нүүрэн шалбарна, гарын шалбарна тэгээ бас өвдөн штэ. Харанхуй бас яадаг үлээ? Харанхуудаас сандаа муу зүйл болдог.
Тийм болохоор харанхуй маш аюултай. Тийм учраас бид нар гэрэл байх дуртай байдаг штэ. Харанхууд юу ч харагддаггүй шүү дээ бас тийм ээ. Чиний харах гэж чигээд харагдахгүй байдаг. Тэгэхээр юу ч харахгүй байгаа учраас хаана юу байгааг нь мэдэхгүй. Нэг удаа би явж байгаад толон дээр ишигсэн чи миний хөл амар өвдсөн байхгүй юу? Би бүр яа. Тэгээд бас нэг удаа би ингээд шинээр авсан аимсаа өмсөд зөндөө баярлалаа харанхууд дээр гүйж байгаад манай нэг ах маань санаандгүй уус асгацсан. Тэгээд Амин болгоцсон. Тэгэхээр харанхуй бас тийм ч сайн зүйл биш байгаас нэстэггүй. Тийм болохоор гой бүгдээрээ гэлтцгээе. Тэр үед хэрэг лаа байсан бол тийм болохгүй байсан юм аа. Гэтэ өдөрхөө яг тэр үед нэгэн гэрэл ирдэг. Хар гэрэл. Яг энэ гэрэл шиг гэрэлтдэггүй л дээ. Гэтэ нэг гэрэл ирдэг. Тэрийг таагаарай. Аав ээж хоёроо? Чи яаж мэдчихсэн? Яагаад гэх юм бол аав ээж нар чинь биднийг дандаа хайраараа гэрэлтдэг болохоор яг гэрэл шиг гэдэг чинь биднийг баярлуулдаг, биднэрт хайртай болохоор биднэрт тусалдаг болохоор яг гэрэл шиг татна гэдэг. Яг тийм харанхуй байхад ч гэсэн биднийг хурж ирээд аваа явцдаг тийм ээ. Өргөөл явцлаар юунаас ч айхгүй би юундаа ч шихгүй ямар ч муу зүйл тохиолдохгүй гэж би баярлалтай гэн яг гэрэлтэй адилхан юм байна тийм ээ. Тэгэхээр аав ээжэд маань ч гэсэн яаж гэрэлтгийг мэддэг байгааз. Түл шүдэрхээ хайлаа дуугаа дахиж дуулъя. Тий. Би жижигэн та гэрэлтээрээ. Би жижигэн та гэрэлтээрээ. Гэрэлтээрээ. Би жижигэн та 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 гэрэлтээрээ. Надаа өнөөдрийн мөнхийн хадгалах нэвтрүүлгээр бүгдээрээ хамтдаа гэрэлтэх тухай суралцлаа. Та нар өдөр бүр гэрэлтэж амьдраарай. Яг л лаа шиг. Найзуудаа ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлж байна. Тэгэхээр би уулна мөрөөдөлтэй нисцгээ гэж хэлдэг. Харин өнөөдрөөс найзуудаа харанхуйд гэрэлтэж мөрөөдөлтэй нисцгээ. Найзуудаа харанхуйд гэрэлтээрээ. Хаяа бүгдээ баярлалаа.